За юу яцхан нөө шансноо чиг. За намаа үйл хорж ирээд амар маягтай заяхтай гэ намуу шоолсоо. Тэгээ миний давхар өрөөг тасар харагдж илээ гэж шоолсоо. За мөн манай найзуудаас хоп бадж байгаа юм шиг гоё санагдаад амар гоё үзэхэд урамтай байлаа гэсэн. За тэгээд би бүр амар лаг эдит хийдэг болчихлоо уг нэгэд. Би ярен дондор уг нь алмаар авахгүй. Даанч тэгээд миний эдит хийх чадвар суг юм да. За тэгээ яг өнөөдөр тэгээд чадж байгаагаараа болзооныхоо сэдвээ яригдаа л гэж бодлоо. Уг нь бол одоо энэ өдөр болж байгаа гэхдээ би бүх нөгөө хаалтуудаа хаагаад ингэ цаах. Харахгүй та нартай гэж сууж байна. За тэгээ сайхан. Хов бази, хов яри. Миний хол угаасаа хов. За эцэг би 3 дахь гагийг ярич магадгүй, ярихгүй ч хийж магадгүй. За ямар ч тач 2 юм уу 3 юм ярин заяа. За тэгээд хөнгнөөс нь эхлээд тэгээ хөндрөг орцгоё. За хөнгөн нь болохоор заяа. Ингэсэн. Яа одоо ингэ нөгөө санжаах амар маягтай заяхтай хэлцээ болохоо одоо янз маяглах гэхээр маяглахгүй. За зүгээр явуулах штеп. Whatever. За ингэсэн. Би ингээд Ариг кафе дээр байж агаад тэгээ ингээд орой гээд бид хэд чинь Ариг нэг жил яваад тэр би дуусах гад манай тас бөмбөр хамаамнууд авчирсан бэлтгэл хийж агаад тэгээд орой дуусаад би ингээд гэрлөг алхацдаг хгүй юу гэсэн чинь ингээд миний хажууд нэг юм амар лаг машиныг зогссон заяа G class гэсэн баха тэр баг эсвэл хятад юм тогон залгаадаг машин байсан ч гэж магадгүй заяа тэгэл би яадаг машин бэ гэж бодлоо. Тэгэл тэгсэн чинь ингээд над цохоо нэг залуу онголоод хараа муутай айгүйх юм болон заяа. Тэгэл нэг залуугаа цохоо болгоо. Тэгэл тэгэхээр би ингээд уучлаарай. Тэгэхгүй юу? Тэгэхээр би ингээд эргээ харсан. Тэгсэн чинь харин нэг залуу би чамаа ингээд гэрт чи өргөд өгч болгосон болов. Тэгэхээр би ямар айгуу давгүй асууж байгаа тий. Нөө моо залуу чи цогоогоос сууч гэдэг шиг. Тэгэхгүй амар лаг асууж масуухаар би бас ямар хүрх асууж байгаа гэж бодоо. Тэгээ хөсөлж юм ядгаад бүгд ингэ таньдаг байхгүй юу. Тэгээ би ингэ таньдаг хүн байх уу гэж бодоод би ингээд юу гэж хэлж байгааг би сонсож ихсэн ингэ царайг нь харах гад төхөөд юу гэнэ гэж тэгсэн байхгүй юу. Тэгээ төхөөд тэгээ угаасаа ингэ харахгүй царай нэг харагдахгүй заяа. Тэгээ тэгэхээр би ингэ за дүүрс ирэх гэж бодоод тэгээд уучлаарай танихгүй хүний машин суудгүй гэж тэгсэн байхгүй юу. Тэгээ би ингээ яваад өгсөн. Тэгээ тэгсэн чи надад ядаж Instagram өгч төхөө гэх тийм ээ. Тэгэхээр нөхгүй заяа. Тэгээ тэгж тэгж жагаад би гэрлэг анхан Instagram өгчихгүй гэдэг авчихгүй юу. Тэгээ гэрлэг авсан чи намайг дагаал тэгэл над руу юм бичээл тэгэл тэр өрн нэг хальт бичээл. Би намайг хамт кофе уух л гэдэгхгүй юу. Тэгэхээр би ингээ яагаад кофе уух гэдэг юм бол орой кофе надад болгож яах гэдэг юм бол гэж бодод. Тэгээс жаахан нөгөө аавын нэг юм надад зааж өгсөн муухай санаанд заа штэ. Миний уух юм юм хийж байгаа. Намайг нэг тийш ичгэрч авч орох гэдэг нөө залуу гэж бодсон юм. Би тэгтээ тухайд ингээд машиныхын номерыг хараад Хөвсгөлийнхөө Улаанбаатарх уу гэдгийг харах хэрэгтэй байсан бэлээ л дээ тухайд хараагүй өнгөрсөн юм. Тэгэл би ингээд ойр амар завгүй байгаа. Тэгээ ингээд өглөө дүүгээ харна. Тэгээд орой ингээд аав жирэг ажиллаас нэрхээр би үс яг аав жирийн ажлуудыг амжуулуулах гэдэг угаасаа Хөвсгөлд очицсан юм чинь. Тэгээд аав жир ингээд ажилласаа ирэхээр би ингээд хамтлагийн бэлтгэлтэй байгаа энэ төр гээд тэгээд хэлсэн ахгүй юу. Тэсэн чинь тийм үү гээд тэгээд чи надтай уулзах гэвэл би бүр чи юм гээ заяа. Чи надтай уулзах гэвэл ингээд арай дөр хүрээдрэхгүй дөө ингээд би хамтлагиндаа байж энэ тэгээд дуулж аваад би чамдаар ингээд яваад чи хүрээдрэх чинь тэгээд бидэд угаасаа завсарлан чи тэдэн цагийн үед завсарлан чи тэдгээ хүрээдрэгээ билчихгүй юу. Тэгээд маргааш нь манай сургуулийн нэг шинэ бейс гитар орж ирж ирсэн. Бид таам тоглох гээд нэг хідэн дундэр бейс гитар хэрэг болчиход тэр охиныг тоглоод үг гээд цаадах чинь бид хэд дээр ирээл нөө залууч ирсэн намайг үдцэн суужсан хгүй юу. Их цагаас ирсэн. Тэгээд нэг найзтай хамт ирсэн заяа. Тэгэл тэгэхээр би чичтэл яа найзтай яшаа бол нөгөө охтууд болцоо дээр ингээд найзад авч ирдэг. Тэр залууг найзад авалт ирсэн хгүй. Тэг би яа найзад авалт ирсэн баа бол би бодоод. Тэгээд тэгсэн чинь манай бейс гитар ахгүй ирээл тэгэл тэснэ. Хөөе сүгэ. Тэгэхээр би яасан бэ? Үгүй. Маа захирлын юу гэж байгааг мэдэхгүй юу. Тэгэхээр би мэдгүй. Хит ханаа захирлыг гэсэн чинь тэр ингэ нөгөө намайг үзэх гээд надад уулзах гэдэг чинь байгаа залуу заа. Тэг юу захирлын юу? Би ингээ бүр шок. Тэгсэн чинь ингээд
кофе шопт маань тэр найз ажилт юм байл та. Тэгээд өчтөр нэг амар их зантай охины инстаграм авсан гэсэн тэр их зантай охин чи юм уу гэж би бүр хизээ их цан гаргачихваа гэж бодоо заяа. Тэгэл тэгсэн чинь нөө маань найз. Тэ чи 3 хүүхэдтэй саяхан их нэрээсээ сонсоо 36 таа штэ гэж юм. Юу яриад байгаа бэ? Тэгэл би тэгэл нөгөө уцаа гаргаж ирлээ нөгөө. Уушлаарай та надаас арай л болоох юм биш үү? Үгүй ахах гэхэд би ядаж нэг те 26 7-тэй байвал одоо яа гэсэн 36 юу? Манай аав ээж 20-оос бараг хитгэхэд өгдөг. Тэгэл би бүр 3 хүүхдийн хойд ээж болон алдлаа штэ. Йоо. Дэдисний манай найз дараа нь ингэж хэлсэн гэсэн. Оо танаа найз зураг насныхаа хоолыг алдлаа бол. Намайг насаар мад хижигчээс юм бах оо. Би яаж мэдэх үү? Тэгээ би ингээ дараа нөгөө нэг тэр ахыг таньдаг нэг хүнтэй юмараа сууж ахгүй юу гэсэн чинь наад чинь тэгээ ерөн аягүй жоохоо хөхтэй сонирхдаг би тэгээд сүүл ингээд ойлгож байгаа. Тэгээ намайг ингээ жоохоо гэдэг мэдэн шүү дээ. Тэгээд өөрөөсөө бүр нилээх жоохоо гэдэг мэдээ. Тэгсэн хэрнээ ингээ намайг дүүлж байна гэдэг чинь pedophile байхгүй юу? За тэгээ хөвсглийн машин таахныг тэрхүү. Хөвсглийн 3 хүүхдээ хойдож болоод хөвсглийн бэр болгон алтлаа шүү дээ. За тэгээд 2 том болохоор яа миний бүр амар сталкер цаг гаргаж ирсэн аахгүй юу? Энэ дээрээс та нар намайг ямар муухай токсик хүн бэ гэдгийг харж болно. Ингэсэн. Зуны зугаа үзэх гээд манай найз бөөнөрөө тэгээд бид нэр ингээд нэг газар за одоо угаасаа ишээ цэнгэлдэх рүү орчих юм бол угаасаа ингээд 0 руу орчихдохгүй боо юм болно. Тэрнээс өмнө энэ офс руу ороо бийцчихээ. Тэгээд бид тэр офс руу ороод ижсэн аахгүй юу? Тэгээд ингээ манай найз төрүүлж 0 орчоо тэгээд гарцгаацсан. Намайг үлээжсэн. Тэгээд би 0 орчол гарч ирэл гараа гоцсон чинь ингээд толно угаал дуран дундаа тэгээ хоёр тал руугаа ингээ яваад ордог ийм 0 гэсэн баггүй юу? Тэгээд би ингээд гарч ирчил гараа зогсож исэн чинь нэг залуу тийм зогсож исэн заяа. Тэгээд тэгснэ тэр залууг намайг амар харагдахгүй. Тэгэхээр би за одоо ирж инстаграм авалт гэж бодчихсон чинь ирээд авч байгаа байхгүй юу? Аавн заяа. Тэгэл тэгсэн чинь ингээл чаталж матлал. Тэгээд зуны зугаач угаасаа хүүхдийн баярын дараахан болдог штеп. Хүүхдийн баярын аахан жилүү. Яагаад ч үлээ. Тэр залуу ямар ч тааш над дээр ирж уйлцсан юм аа. Тэгсэн бас аюу дагуу машин шинтэй. Юу нэг дагуу. Тэгэл тэгсэн чинь надаа ингээд хүүхдийн баярын бэлэг гэснээр надаа ингээд ийм набор бариад ирсэн заяа би өөр. Тэгээд ингээд миний насыг мэдж байгаа штеп. Ингээд насаа хэлсэн чи. Би чамд жоохон гэж мэдээдсэн юм аа. Ёо. Тэгээд тэр ах надаас нэлээ болоо ах цаа юу. 6 ах гэсэн баха 7 ч л. Ер нь бол битээр нэг юм би ер нь 2 удаа нэг юмсэн on and off харилцаатай байж үзсэн заяа. Тэгээд тэр нөгөөдг нь болохоор энэ ах цаа юу. Зэг нь хаад удаа ямар ч тэр хүмүүр юм битээ. Ахыг бодъё ямар хүн бэлээ. Гэтэ эмхтэлэг нэр чи юу гэдэг вүлээ. За цэцгээ ах цаа юу. Амир эмхтэлэг ах байсан болохоор цэцгээ ах гэдэг ууч тэгэхгүй бол ингээд нэрийг хэлчих гээд юм би. Тэгээд цэцгээ ах гэдэг чинь ингээд айгу удаан юм уулзсан болсон байхгүй. Гэтэ цэцгээ хуу натаа амар юм удаан хугацаанд уулзах айгу хүсэлтэй заяа. Даанч би чи нөгөө дундуур нь яг тэр цэцгээ ахтайгаа ингээ уулзаад ингээд хальт нэг юм уулзмаар шүү юм болж ийсэн нөгөө нэг текстийг нэлцэхгүй юу. Тэгээд тэр X-ээс салчаад дахиад удаагүй байсан чинь цэцгээ ах манад руу бичиж орж ирээд салчаа юу малчаа юу гэд. Тэгээд би ингээд харин тийм ингээд тэгээд цэцгээ ахтайгаа дахиад хэсэг уулзаж малзаа ингээд юм on and off нэг юм байсан байхгүй юу. Тэгээд гэсэн чинь ингээд би нэг цэцгээ ах машинтай бит хоёр ингээд хойлоо. Машинд нь явжсэн байхгүй юу. Юу ч их явж хоол мол итгэл явжсэн баг. Хүрээлээ орж алхахыг явжсэн байхгүй юу. Тэгээд гэсэн чинь ингээд цаа чинь уух ус ундааны юм авъя гэдэг дэлгүүр орчихгүй юу. Тэгээд би нөгөө машинд ганцаар үлдчихсэн яах вэ. Тэгээд бас тэ 7 ах хүн чинь 6 7 ах хүн чинь их нартай магадлал өндөртэй шүү дээ. Ялангуяа манай Монголд бол тэгэж ядаад ингэж ах машины нухаа. Тэгсэн чинь нэг компани ажилладаг гэж бас ахгүй. Тэгээд яг юуны компани яадаг гэдгийг надад хэлэхгүйсэн. Тэгэхээр би хамгийн гаргаж ирээд тамгын машины голоос ухснаа зургийг талчиж байгаа. Тэгээд тухайн үед би ингээ юм хайсан чинь гарч ирэхгүйсэн ахгүй юу. Тэгэхээр би дараах нь удаагүй уулзах болцсон байж байгаа буцаад уулздаг болохоор X-ээс салчаа буцаад уулзаад нэг 2 морь уулзсан баха. Тэгээд тэр үед ингээд цэцгээ ахын талаар дахид санаа тэгээд нөгөө зургийн дарж ирсэн санаагуудаа би хайгаад тэгээд гуглцсахгүй юу. Тэгсэн чинь яасан гэгээч ингээд эзэмшигчт нь ингээд ийм
эзэмшигч нь л гарч ирдэг юм билээ. Тэгээ ямар зорилтоор үйл ажиллагаа явуулдаг компани гарч ирдэг. Тэгээд тийм 3 эзэмшигт гарч ирсэн заяа. Нэг нь цаадах чинь тэгээ дахиад 2 өөр. Тэгээд тэгсэн чинь нөгөө хоёр нь нөгөө нэг эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэйгийн гуглц юу ч гарч ирэхгүйсэн байхгүй юу? Facebook, ухаад юу ч болдоогүй. Тэгээд нөгөө эрэгтэйг ингээд тэг цаачаа амар баян заяа бүр амар баян ингээд ханаас чарсан угс амар баян заяа. Тэгээд Америкт сургууль төгсчүүд ирж бэрсэн заяа. Тэгээд тэгсэн чинь цаачаа тэгээ нөгөө хүнийг ингээд гуглцсан чинь улсын хурлын гишүүн тэгээд хэдэн үеэрээ ч гэлээ ингээд улсын хурл сууж байгаа. Тэгээд ингээд амар шар мэдээнүүд заяа тэр хүнийхэн талаар. Тэгэл би улс төртэй холбоотой хүн юм байна л та гэр бүлийнхаа нэг хүн тэгэл юм баян амьдэрдэг. Та нар бодлоо ингээд ямар нэгэн хамаатан нь улс төрд байдаг тохиолдолд тэгэл юм баян байхгүй. Тийм. Гэтэ тийм ахнараас би хаяад тэр ах баг намайг барьж авч гэрэлчих гээд суучих гад юу. Гэхдээ ерөн жаахан нэг юм амар эмхтэлэг аваараа мөрддөг. Би тэр ахыг яг нэг юм яг 100% straight гэж өртөөсө бодохгүй хаа. Боддгүй байсан. Ахтаасаа уулзахтаа л гэж боддгүй байсан. Нэг юм жаахан гей юм байдаг байсан баха. Тэр ах. Хин мэдлээ те. За тэгээд 3 дахь хүн дээр бол би ингэ туршлага хуваалцъя заяа. Би ингээд та нарт 4 төмсгээд юм болзооны талаар зөвлөгөө өгдөг. Тэгээд ингээд нэг иймэрхүү 4 залуучууд сууж зөвлөгөө өгдөг бичлэг өгдөг. Та нар тэр мэдэх үү? Би тэрэн дээр нэг сууж байгаа бичлэг хий гэж бодож байгаа заяа реакшн хийгээд. Тэр дүүс амар хөөрхөн зэдвтэй юм ярьдаг. 3 дахь гайг би ингээд юу мартцсан ахгүй юу? Existence-ийг мартцсан. Уусаа нэг амар удаан харьцааг юм чинь. Тэгээд тэгсэн чинь нөгөө тэр 4 төмсийн хинэн нэлээ хулна ингээд та нар эргэжтэйчүүд чи угаасаа ингээд амар олон хоног хамт ингээд зууралдаад наалтаад ингээд агаад хаар ингээд залхахчтай юм шүү гэхгүй юу. Тэгэхээр би ингээд нэр тийм билээ штэ гэж бодсон байхгүй. Тэгээд би түрүүхэн яг тэр 4 төмсийн бичлэг дахиж үзэж чаа. Тэгээд энэ залууг санаа тэгээд ярих хэрэгтэй байна гэж бодсон юм. За энэ залуу яасан бэ гэхлээр охтода миний энэ түүхнээс маш сайн сургамж олж аваарай заяа. Ингээд ийм хосын ярилцаа байгаа штэ. Тийм ямыг өрдөөс ингэж яарвчлуулж төрөглүүлж болохгүй. Эрэхтэй ч айчдаг заяа. Айгаад яваад өгдөг заяа. Үргэждэг гэх юм уу. Тэгээд тэр энэ одоо ярих цаа залуу үргэцэн. Тэгээд хөвсгөлийн залуу байхгүй юу? Би цагаан сарын үеэр ингээд Ари дээрээ л заяа. Юу миний ярьж байгаа Ари кафе гэж энэ шүү хөвсгөл тавчвал заавал Ари дорж үзээрэй. За тийм. Тэгэл ямар ч тач заяа. Тэгээд би Ари дээр дуулаа суужсэн чинь манай найз нөгөө манай ах ирсэн байна гэхгүй юу. Тэгэхээр би хин гэд нөө дуулж байгаа түр завсралцсан тэгэл хин бэ гэж би нөө хаахгүй. Тэгэл харамуу тамчин тэгэл харахгүй тэгэл манай найзууд ёо ямар царай нэг юм бэ гэж заяа. Тэгэл би тэгэл тэгсэн чинь энэ гэд надад Instagram гаргаж харалдаг байхгүй юу. Тэгэхээр манай хуучин байранд амьдардаг гэсэн ах шүү дээ. Манай үйл ихтэй харьцдаг гэсэн шүү дээ. Гэвэ тэгсэн ахгүй юу. Тэгсэн чинь харин тийм юм уу гэх нэг тиймэрхүү яриа өнгөрөөл явчихсан чинь манай би нөгөө ах чинь дагцсан гэдэг дараа нь ангийн багш ах явж ах манай тэгэхгүй тэгэхээр би яс дагалтай. Миний алцгарынхоос яамаа. Тэгэл би дагсан гэсэн чинь наваа бас буцаад ахгүй юу. Тэгэл битүүш чадалж эхлээл чадалж матлал байжсэн чинь ер нь ингээд нэг юм хөөрхөн харилцаа холбоо тогтоогод эхлэхгүй юу. Тэгэл би цаатаа чи манай үйл ихчтэй ингээд харьцдаг гэсэн юм шиг ялээ тийм ээ гэсэн чинь тэгэл би тийм conversation үүсэл тэгэл цаашаа явуул нохоноос олж нэг тийм болсон юм аа. Тэгээ нохоных нэрийг би өгчээсэн шүү. Одоо тэгээ нохогоо дуудах болоход наваа боддөг болов. Тийм дайцгуултай. За тэгээд нохоныхоо нэрийг солиогүй гэж найдаа. Тэгээд нохоо үзчихвэл хаа. Тэгээд ингээд хоёр ингээд чангалал харьцаал тэгэл нэлээд удаан ингээд чаалж матлал. Нэлээд удаан чааш нэг удаагүй маа. Би амар ойлгомжтой ярьж үзээ. Би амар нуршаад байна. Тэгээд за би ягсээс салаад удаагүй байгаа. Тэгээд миний герман хизээ явах нь тодорхой болсон. Тэгээд тийм байсан баггүй юу? Тийм болохоор би
урт хугацааны үерхэл бол огт хүсээгүй. Тэгээд би ингээд толгой дотор бодсон заяа. За энэ залуутай хитрхи их наалдаад ингээ өдөр шөнөгүй ингээд тэгээд ивэл эрэгтэй хүн үргэлждэг гэсэн тэгээд ингэдэг гэсэн тэр нь үний юм харъя гэж бодсон баггүй юу? Цаа чи яж захтай амар юм экспириенслэх дуртай. Тэгэл тэгсгээл байж байгаа л тэгээд би тэр залуутай бүр нилээ наалцсан заяа. Амар наалцсан. Яг үнэндээ тэр залууг 10-аас үнэл гэвэл 3 ядчил манай их салзарлалтгүй байсан гэж. За. Тэгээд тэр залуутай чинь ингээ тийм лаг залуу байвал би ингээ бас хоньсон чар ууцалтай байвал бас арай өөр штий. Ердөөсөө тийм лагч залуу байгаагүй заяа. Тэгээд тэр залуутай чинь айгуу удаа цаашаа ингээд нэлээд зууралдаад ингээд хэд хоног моног ингээд байнга хамт модыг хийсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэг бүтэн сая өдөр битээр хамт алхаж исэн чинь нэр сонирн болоод эхэлж байна. Тэгээд тэгэхээр за энэ нөгөө залууч чих цан танигдчих эхэлж байна да гэж бодоод байжсэн чинь гэдэг зан танигдаж эхлээл тэгэл яваа заадах чинь дөлөөл надаас дөлөөл тэгснэ гинт бөм би тэгтээ гинтэн чааш энэ надад миний сэтгэл зүйстэй болохгүй байх ингэж тэгж зүгээр бра би амар serious юм хүсэж байгаа юм шиг мэдрэмж чамд өгөөд чи зүгээр айцнаа л хүлэн зөвшөөрчлөлтөө. Тэгээд охтуудаа энэ үг бол амар үнэн заяа та нар ингээд хин нэгний хойноос чин сэтгэлээсээ гүйчүүл тэр залуу намайг буцаагаад хайрлах бах та. Тийм үлгэрийн юм угаасаа байдгүй юм аа. Юу үнэн бэ гэхлээр be hard to get заяа. Зүгээр л авахд хэцүү. Тэгэл надад ч сөхөл журнал хойноос ч юм болохгүй. Намайг аваач гээл. Тийм байдаг хгүй да. Тэгээ хамгийн амар нь заяа. Хамгийн хөгжилтэй энэ залуу чинь анх надтай ингээд бичиж эхэлж байхдаа би чамайг дуулахыг чинь хараад анхны харцаар дурлсан гэдэг. Тэгэж мэгжсэн байхгүй юу? Тэгээд тэгэж миний хойноос амар гүйж байгаа нь би ер нь л энэ залуу дээр юм экспириенслэх хүслийн маань өдөөж өгсөн байгаа. Тэрнээс ч би тэгэл амар муухай уулзж байгаа залуу малуу дээр тэгэл туршил тэгэлээ үечтэй. Тэгээд та нар сая анзаарсан бол би огт англи хараал үг хэлээг байгаа. Саяхан бичлэгийн туршил. Бичлэгээр өндөрлж байна нахаа. Тэгээд манай ээжийн дүү намайг битгий хараал хэлэрэй гэсэн. Монгол хараал хэлэхэр чинь нэг юм хүнд панчлаа энийг панчлж амар хүчтэй ордог штеп. Тэгэхгүй англи хараал хэлэхэр чинь нэг юм бидний төрөлх хэл болохоор нэг тийм хард тусдгүй юм байна. Тэгээ ингээ баян өдөр тутмын англиар ярьдаг хүмүүс болохоор ингээ яг англи хараал хэлж байгаа нэг хүнд тусд юм байл та. Тэр би ердөөсө бодог өстө өмнөх бичлэгээд I don't give a fuck гэх юм тэгэж манай ээжид дүү намайг хараалаа багсахаар би дүүгсэн байгаа. Тэг чи хатуу шалаар хараалаа багсгасан шүү. Гэтэ яг уу ингэж хараал хэлдэг маань миний ээж iconic байж болох юм дээ. За whatever алцсараа гал таарлаа. Тэгээд энэ үгийг хэлж үзэх ёстой баг. Subscribe нэрээ. За. Тэний тэрхүү миний ингээд энэ болзооны түүхүүдийг сонсоод те ихтэй хүн ямар ээж болдог те тиймэрхүү жахан юм сурж авч жахан экспириенслж байгаа. Би ингээд биеэр өөрөө экспириенслсэн юм баггүй юу? Экспириенслсэн үү? Тэгээд өөрийн биеэр цаг хугацаагаа үрээд та нар бол миний нэг юм 20 минутын бичлэг үзэл залуучуудаас ийм байд биш үү гэж ойлгож авч байгаа гэж найд чи. Дахиад над миний өөрөө болзооны түүхүүд амар баялаг байгаа сте. Дахиад ярилцсан өндөө хүн байгаа заяа. Ер нь хөгжилтэй түүхэд бүр айгүйх. Би нөгөө юм болзоонд явж experience хийгээд дуртай. Тэгээд за тэгээд дахиад гоё болзооны талаараа ярина би. Тэгээд айгүй сонирхол ингээ хүн яг тэр хүн миний амьдралд байсан хүн байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн ийм хэсэг хугацааны дараа ингээ тэр хүнтэй уулздаг байснаа мартцсан байдаг байхгүй юу? Эсвэл би ганцаараа тэгээ мартаад байд юм уу? Тэгээд ингээ бодож байгаа. За ямар залуутай би уулздаг байлаа гэдгийг ингээ гоё сонирхолтой түүхүүдээ би ингээ бодож байгаа гаргаж ирээд ингээ ярьж байгаа байхгүй юу? Тэгээд дахиад бас нэг хэд хоног бодож байгаа бичлэг постлноо. Амар гоё урмыг хэлсэн бүх найзуудаа баярлалаа хайртай шүү. За тэгээд нэг тиймэрхүү
Instagram дагараа магараа гэхгүй юу. Та нар бүгд миний Instagram-аас л орж ирж үзэж байгаа. Би яг мэдчихээн заяа. За нэг тиймэрхүү юм би бүгд үнсээ. Bye bye. Тэгээд дахиад дараа гоё хоббацгаая. Ciao, tschüss.